Тэгэхээр эрхэм үзэгчдээ бид энэ болонда олон жил сараар сэтгэл оюунаа чилээж Монголын нууц товчоог дижитал артаар зурсан нэгэн эрхмийг онцлоод байгаа юм. Энэ бол зураач Эренцэнгийн Батцэнгэл. Сэмэнэ өдрийн төргий. Монголын нууц товчоог ерөөдөө ингээл гүйлгээд унших хэцүү байдаг л та. Тэгэхээр таны энэ бүтээсэн бүтээл ахаар бас сайхан үзэл уншаал байх юм байна те. Давхар. Тэгээ ерөөсөө энийг хийсэн шалтгаан нь тэр юм. Нууц товчоог бол үндэ олон хүн уншихгүй байгаа. Уншсан ч бас сайн гүнзгий орж ойлгож амжихгүй өнгөрчээд байгаа. Тэгэхээр бид нэр зургаар сонирхолтой болгоё нэгт. Хоёрт бас зохиол маань өөрөө үйл явдлыг тэмдэглээд явцсан зохиол учраас тэр ахуй соёл хүмүүсийн дүр төрх гээд олон юмыг бас дүрсэлж үзүүлж нөхөж баяжуулж байгаа санаа юм. Тухайн үеийн аж байдал, амьдралын одоо хэм маяг тийм ээ. Яг. Одоо маш олон зүйл төр хүмүүс маргадаг шүү дээ. Чингис хаан ийм хүн байгаагүй. Тэр гизэг нь бол ээмгэн байсан юм аа. Манайхан одоо тэр гизэг гэж андуураад байна л гин. Яг ер нь бол миний хувьд одоо ингээ 28 дахь жилдээ нууц товчоо зурж байгаа юм. Яг ер нь бол би нэг 3 дугаар анги данх нууц товчоо уншиж үзсэн. Тэгээд ер нь их сэтгэл хөдлсөн. 14-дөд зурж ирсэн нэг юм зураг байна л да. Бүртчин гоомар хоёрыг зурж ийж. За. Тий. Гоомарлын хоёр хоорондоо юм яриад байгаа юм уу? Тийм ээ. бидний хойно дэлгэгдэн тавьсан байгаа энэ бүтээлийг та хэдийн хугацаанд гаргав? Энд чинь 8 оноос хойш одоо ингээ 7 дахь жилдээ явж байгаа шүү дээ. Урд нууц товчоог бол зөв тексттэй уншдаг байсан. Одоо энэ удаагийн түгээмэл их бол тухайн түүхэн үйл явдлын бодит байдлыг харах юм боломжийг уншигч үзэгчдэд ойртуул. Тийм учраас археологийн судалгаагаа илэрч олдсон бид эд үлгийн зүйлүүд ёс заншлын одоо угсаатны зүйн судалгааны баримтууд байна. Тухайн үеийн үйл явдалтай хүнийг одоо харааны мэдэх хүүгээ төсөөлөх боломжийг олгосон ийм бүтээл. Энэ хэдийгээр уран бүтээл мэт боловч тодорхой хэмжээний түүх археологийн судалгаа хийгдсэн бүтээл гэж үзсэн учраас бид нэг дэмжиж энэ ажилд нь өөрсдөө мэдэх чадах зүйлээр туссан юм. Өнөөдөр залуу зураач Батцэнгэл та бүхэнд ургийн хэлбэрээр Монголын нууц товчоогоор та бүхний нүдийг мэлааж байна. Нууц товчоо бол Монгол үндэстний амьдралын нэвтрэх тод гэдэг монголчуудын 13 дугаар зууны үеийн агуу түүхийн ойлгыг эрхвч нууц товчоотой танилцах ёстой. Уран зургийн хэлбэрээр улам ойлгомжтой дүр зургаар одоо энийг илрүүлж байгаа нь одоо хүн бүхэнд улам илүү гүртээлтэй гэж ойлгож байна. Одоо бүх хүнд одоо энэ кино уран бүтээлчдэд ч гэсэн бас маш чухал ач холбогдолтой. Одоо буруу мэдээлэл өгөх, нэг буруу уран бүтээл гарах юм бол тэр нь бас маш хор уршигтай. Тэгэхээр энэ бүхнийг одоо судалгаан дээр үндэслээд өөрийнхөө одоо уран бүтээлч хүний уран саналга санамжин дээр одоо ингэж бүтээж гаргана гэдэг бол маш одоо их ач холбогдолтой. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар айл болгон хоймортой Монголын нууц товчоог зална гэд зүгээр одоо өмнө нь хоймортой залаа тавьчих биш өдөр болгон үзэн ширээний ном болгож сургамжтай зүйл нь юу вэ? Уламжлаад аваад явах нь юу юм? Энийг одоо бодтойгоор үзэж мэдэх гэдэг талаасаа бол одоо маш их таны мэдхүн ач холбогдолтой ийм бүтээл болсон. Бид нар ерөөсөө зөвхөн Монголдоо биш. Энэ дэлхийд даяараа дэлхийд түгээе энэ нууц товчоо гэж ярьж байгаа. Яагаад тэгэхээр одоо ер нь бол гадаадын ирсэн жуулчид зочидтой ингээ уулзаад ярьж байгаа. Нууц товчоо уншсан цөөн хөдөлгөөн хүн таарлана. Тэд нар бол бидний тухай бол маш өөр ойлголттой болсон. Манай түүх соёл маш илэмсэн болчиход ороод ирдэг байхгүй юу? Батцэнгэл зураачийн энэ бүтээлээр дамжуулаад дэлхийн нийтэд нууц товчоогоо хүргэх тийм бүрэн боломж байна гэж бид нар харсан л да. Манай нууц товчоог бусад гадны зураачид, гадны түүхчид бичээд одоо хоолоо олж идэдэн шүү дээ тий. Гэтэл монголчууд бид нар өөрсдөө үүнийгээ бас дэлхийд хүргээд өөрсдөө бас энийг баялаг бүтээх бас бүрэн боломжтой. Тэгэхээр сүүлийн үед бүтээлч үйлдвэрлэл гэж салбар маш яригдж байна л да. Оюуны болон урлагийн энэ бүтээлүүдийг яаж юм үйлдвэрлэлийн хэлбэрт оруулж дэлхийн нийтэд энэ бол энэ бүтээл маань өөрөө кино урлагийн болон анимашн урлагийн хүүхдийн киноны маш том одоо суурь нь болж өгч байгаа юм л да. Хүүхдийн киноны хэлбэрт оруулах, уран сайхны киноны хэлбэрт оруулах, Голливуудын киноны төвшөнд хүртэл хийж болох нь эхлэл ингээл тавигдж байна л да. Төсөл маань эхний шатнд ингээд 3 дэвтэр ном болоод нууц товчоо маань дуусна. Тэгээ яг саяны хэлсэн лувсан доржийн хэлсэн дээр нэмээд хэлэхэд дараагийн шат маань анимашн кино. Дижитал арт маань анимашн хэлбэр рүү ороход
том суурь нь болоод түлхсэн болох нь шууд авч ашиглахад бол бас боломжтой болж таарах байх тийм ээ. Нэгдүгээр судалгаа тэгээд зураачийн ажлын хувьд бас нэг бүх төрүүд нь 5% нь бол хийгдчихэж байгаа гэсэн үг шүү. Нөгөө сархатныхаа дээр аваачаа зургийг тавьчихсан байдаг. Архив бол хангалттай борлуулж идэг тийм ээ. Сая ярьлаа шүү дээ. Бид 3 сая үлээ болчлоо. Өнөөдөр энэ хүн ганцаараа 20 жил зураа суугаад өөрөө өөртөө маркетинг хийхгүй. Тэгвэл өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийг үзэн суугаа. Монголын 21 аймаг 330 суманд одоо бизнес хийж байгаа хүмүүс зөндөө байгаа байлгүй дээ тийм ээ. За болидо одоо хүн болгоныг мянган цаас гаргаад энэ Монголын нууц товчоогоо бас энэ Чингис гэдэг энэ өвөг эсгээ үнэхээр хайрл дээдлэг юм бол архин дээр биш. Энэ арт одоо сайхан зургаар нь энэ номоор нь өнөөдөр төмөрө дэлхийд сурталчлаа гэж одоо Монголын нэг өдрийн хамт олноос та бүхэндээ уриалж байна. Ерөөс юм креатив ажил бол эрэл хайгуул байдаг. Янз бүрээр үзжээж хамгийн оновчтой сайн үйлдвэрийг олж авах хэрэгтэй. Тэгэхээр бидний гол цаг бол тэрэн зарцуулагддаг байхгүй юу? Манай үзэгчдийн дунд нэг тийм айхтар хүлээлт байна. Энэ баялаг сайхан бахархан түүхээрээ нэг сайхан бүтээл хийгдээсэ тийм ээ. Тэгээд дэлхийн нийтэд энийг харуулж үзүүлж сурталчлаасаа гэсэн. Юу нэг бид нар ингээд анимашн кино хийгээд тэгэхээр хүмүүс хамгийн түрүүнд юу гэж асуудаг вэхээр монголчууд чадах уу гэж асуудаг. Тэгэхээр бид нар бол энийг чадах уугүй юу гэдгээ бас өөрсдөө дандаа судлаад нэг 3-4 жил болж байна. Тэгээ бид нар бол өнөөдөр чадхаар юм байна гэдгээ бол итгэлтэй болсон учраас хэлж байна. Мөнгө нь яах юм бэ гэж хоёр дахь нь асууна. Тэгэхээр Монгол улс чинь нэг 700 гаруй өрхтэй болцсон байгаа юм билий. Би сая хиний Жапигийн уриалган дээр нэмж хэлэхэд байна л да. 700 мянган өрхийн за 30% ном худалдаж авах чадвартай юм гэж бодчих. Тийм ээ. Манай 200 гаруй мянган 250 мянган өрх болох нэ. Тэгээ энэ 250 мянган өрх нэг хүүхдүүдтэй ном худалдаад аваад өгчвөл бид нэр тэр анимашн киног бол хангалттай хийх мөнгө босчоор юм байна. Одоо бид нар ярьдаг нь олон боллоо гэсэн. Тэгвэл зөвхөн хамтдаа хий. Энэ номноос би ч гэсэн худалдаж авна. Манай бид 3 өөрсдөө хөрөнгө оруулалт хийн. Тун удахгүй таны одоо өөр юм бүтээж байгаа. Магадгүй түрүү монголчууд амжих уу чадах уу гэж хэн нэгэн хүний басаж асуусан тэр анимашн гэдэг кино удахгүй Монголын дэлгэцнээ магадгүй дэлхийн дэлгэцнээ гарах тэр цаг мөч ойрхон байна. Тэгээд тантай цугтаа өвөг дээдсээ судлаж өнөөдрийн өгөөмөр сайхан зүйлсийг өөрсдөө сэтгэл санаанаасаа бүтээж өвөг дээдсээ хүндлэн ирсэн эрхэм монголчуудынхаа өмнөөс танд чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж Монголын нэг өдөр нэвтрүүлэг ийхүү өндөрлөж байна.